Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сайхан сургуулийн баангийн маш сайн жаргал байна. Өнөөдөр бүгдээрээ 1-р ангийн хүн орчны хичээлээ эзгэе. За өнөөдрийн хичээлийн сэдэв өдөр ба шөнө. Суралцлагын зорилт 1-5-А, 1-5-Б. За хүүхдүүдээ. Дараах төвд анхаарал сонсоорой. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны гэрэл гэлэлцэн гиген цохмод сайн байна уу? Ихний хараари байсан ээжи аваа сайн байна уу? Унтах нарнаас ирээгүй бурхан дүү минь сайн байна уу? За өдөрөө сая дуу сонслоо. За энэ дуу бол гиген өглөө гэдэг нэртэй дуу. За дуун дээр юуны тухай гарсан бэ хүүхдүүдээ? За зүйтэй. Хизээ болж байгаа үйл явдал юм бол? Зүйтэй өглөө болж байгаа үйл явдал байна тийм ээ. Өглөөний тухай дуу байна. За тэгвэл хүүхдүүдээ энэ зургийг ажиглаад хараарай. Энэ зураг хизээний үйл явдлыг илэрхийлсэн зураг байна. Зүйтэй нар дөнгөж уулын цаанаас мандаж байна. Тэгэхээр хизээ юм бол? Зүйтэй өглөө нар манддаг тийм ээ. Тэгвэл өглөөний тэгвэл бүгдээрээ өглөө юу хийдэг вүлээ? Өглөө юу хийдэг талаараа бодцгоё. За эхлээд орноосоо босдог, гар нүрээ яваадаг, өглөөний дасгалаа хийдэг, өглөөний цайгаа уудаг. Өшөө. За өдөр хичээлдээ явдаг хүүхдүүд бол өглөө гэрийн даалгавраа хийдэг. Мөн гэрээ цэвэрлэж ээж аавдаа тусалдаг, тийм үү? За тэгвэл дараагийн зургийг ажиглаад харъя. За нар өндөрт хөөрсөн байна. Тэгвэл энэ хизээ юм болоо хүүхдүүдээ? Нар өндөрт хөөрсөн байна. Гадаа маш сайхан дулаахан болсон байна. Хизээ нар өндөрт хөөрдөг юм болоо? Зүйтэй өдөр нар өндөрт хөөрдөг тийм ээ. За тэгвэл өдрийн болдог үйл явдлыг илэрхийлсэн баг. Тэгвэл бүгдээр өдөр юу хийдэг талаараа бодцгоё. За зарим хүүхдүүд бол өдөр хичээлдээ явдаг. Зарим хүүхдүүд хичээлээсээ өдөр таардаг тийм ээ. Зарим хүүхдүүд мөн хичээлдээ оролцоод хичээл дээрээ байдаг. За мөн найзуудтайгаа тоглодог, гэрийн даалгавраа хийдэг. За ээж аавтайгаа гадуур явдаг. За дараагийн зургийг хараарай. За энэ зураг дээр нар уулын цаагуур орж байна. Тэгэхээр хизээний зураг юм болоо? Нар уулын цаагуур ороод гадаа гэрэлгүй болж байна. Зүйтэй тэгэхээр оройны зураг байна. Орой нар уулын цаагуур ороод нар яадаг вүлээ? Жаргадаг тийм ээ. За орой тэгвэл бид юу хийдэг вэ? Орой юу хийдэг талаараа бодоорой хүүхдүүдээ. Зүйтэй ээж аав нар маань ажилласаа ирдэг. Оройн хоолоо хамтдаа иддэг. Гэрийн даалгавраа хийдэг. Гэр бүлийнхэнтэйгээ цагаа өнгөрүүлдэг. За одоо тэгвэл хүүхдүүдээ энэ зургийг ажиглаж хараад нар хаана байгааг агштаа хэлж өгөөрэй. За нар дөнгөж уулын цаанаас мандаж байна. Хизээний үйл явдал вэ? Сайн байна. Өглөөний үйл явдал ахна. Нар өндөрт хөөрч байна. Тэгвэл өдрийн үйл явдал байна. Нар уулын цаагуур жаргаж байна. Тэгэхээр оройны үйл явдал байна. Тэгвэл хүүхдүүдээ нар өглөө мандаад өдөр өндөрт хөөрөөд орой жаргах хүртэлх энэ хугацааг өдөр гэж нэрлэдэг байна. Өдөр үргэлжилж байна гэж. Нар мандахаас орой жаргах хүртэлх хугацааг өдөр үргэлжилж байна гэж хэлдэг байна. Өдөр үргэлжилж байна.
За хүүхдүүдээ энэ зургийг ажиглаад харъя. Юугаараа ялгаатай вэ? Хараараа хүүхдүүдээ. Сайн байна. Нар эхний зурган дээр бол нар байна. Нартай гадаа нартай байна. За мөн тэнгэр цэлмэг сайхан байна. Харин 2 дугаар зураг дээр бол нар жаргаад сар гарсан байна. Тэгэхээр хизээ юм болоо? Зүйтэй шүн юм шиг байна тийм ээ. Шүн бол тэнгэрт сар байна. За хүүхдүүдээ дараах дуг сонсоорой. Хизээ болж байгаа үйл явдал юм болоо бодоорой. Хөртэй өдөр өнгөрч хүслийн цэнхэр шон эсрэг бодлын хөлгөөр одод айлаа балар мөнгөн шүнэсүй тавтэнэр сорэ анд нөхтөө тавтэнэр сорэ ах тусэ тавтэнэр сорэ алтан дэлхий тавтэнэр сорэ алсын одоо. За хүүхдүүдээ орой нар жаргаад уулын цаагуур ороод шүн болж байна тийм ээ. За шүн болоход гата ямар вэ нэ? Харанхуу одод түгсэн сар гарсан байна тийм ээ хүүхдүүдээ. За тэгвэл хүүхдүүдээ өдөр гадаа нартай байдаг тийм үү? Өдөр гадаа нартай байдаг. За өглөө нар манддаг. Өдөр нар өндөрт хөөрдөг. Орой нар жаргадаг. Өглөөнөөс орой болох хугацааг өдөр гэж хэлдэг. За тэгвэл өдөр гадаа цагаагаар ямар байдаг вүлээ хүүхдүүдээ? Хотын цагаагаар зүйтэй гадаа гэрэлтэй байдаг өшөө. Дулаан байдаг тийм ээ. Гэрэлтэй байдаг, дулаан байдаг. Тэгвэл бүтээрээ шөнийн үйл явдлыг бодъё. За нар уулын цаагуур ороод жаргаад гадаа ямар болох вэ? Зүйтэй тэнгэрт сар одод түгж харагддаг тийм ээ. За тэгэхээр нар жаргаснаас хойш маргаашийн өглөөний нар мандах хүртэлх хугацааг шүн гэж нэрлэдэг. Дахиад сонсоорой. Нар жаргаснаас хойш маргаашийн нар мандах хүртэлх хугацааг шүн гэж хэлдэг. Шүн. Нар жаргаснаас хойш хугацааг шүн гэх юм байна. За шүн гадаа ямар байна гэж хэллээ багш та? Хүйтэн байдаг, харанхуу байдаг, сэрүүн байдаг гэж хэлсэн тийм ээ. Сайн байна хүүхдүүдээ. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ өдөр цагаагаар ямар байдгийг, за яавал өдөр болдгийг, яавал шүн болдог гэдэг талаар өнөөдөр бүгдээрээ хичээлдээрээ үзэж танилцлаа. Гэртээ та бүхэн зурх бичгийнхээ 50 дугаар хуудасны дасгал 1 2, 52 дугаар хуудасны зургийг нь будаад дасгал 1-ийг нь ажиллаарай.